сайн байцгаана уу? Росли Тарот ээлж нэгэн мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд маш удаан хугацаанд уулзсангүй. Уг нь бол яг ийм контентоо хийн гэсэн зорилготой явсан боловч тухайн очисон газар маань сүлжээгүй байлаа. За дээр нь маш олон амрагчид байсан учраас нэлээд шуугантай байлаа. Тэгэхээр үнэхээр тийм одоо хийх зардал гарсангүй. Ер нь бол ингээд одоо тэндээ сайхан оршсоор агаад л ирлээ дээ. За олон юм нушаад яг уу өнөөдрийн маань сэдв та түүний бодолд байгаа юу гэсэн юм сэдвээр хийгдэх болно. За сэдв маань өнөөдөр нэмэлт уншлагатай байгаа. Нэмэлт уншлаганд нь тэр хүн таны талаар одоо яг тэ юу бодож байгаа вэ? Танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн юм нэмэлт сэдвтэй байгаа. Та нэмэлт сэдв авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар одоо холбогдох боломжтой. Description хэсгээр линк маань байгаа шүү гэж хэлье. За ингээд групп хатынхаа сонголттой танилцъя. За групп 1 маань энэхүү мод мэдгүй яагаад ч ийм модны сонголтуудыг аягүй хийчлээ өнөөдөр. Тэгэхээр энэ маань жоохон ийм бараан зураг байгаа учраас та бүхэндээ жоохон тайлбар өгье. За энд бол яг ийм дан мод байгаа. За дан модны голд те яг ийм зүрх, за нэг ийм yin yang дүрс, odd, infinitive дүрс гих мэтчлэн ийм дүрснүүдийн сонголттой ийм мод байна. Яг за ер нь бол ингээд дан ганц мод байгаа. За хоёрдугаар сонголт маань ийм зүрх. За ер нь бол энэ дээр хүмүүс маань бодох юм бол unconditional love буюу ямар ч болцолгүй хайрын ер нь бол ийм карт байгаад байгаа. За 3 дугаар карт маань энэ эмэгтэй маань ингээд одоо яг өөрийнхөө талаар нэг ийм модонд ямар нэгэн хайрын талаар юм ингээ ярьж байгаа юм шиг те модонд маш гоё зүйлс хэлж байгаа нь тэр мод түүнийг одоо хайр болгон хүлээж авч байгаа. Баг ингээд те нэг ийм модонд хилэнгүүт хорвоо ертөнц түүний одоо хүслийг хүлээж аваад буюу одоо хорвоо ертөнцид өөрийнхөө хүслийг даатгаж байгаа. Одоо өөрөөсөө чөлөөлж байгаа ч юм уу те нэг иймэрхүү мэдрэмжтэй зураг байгаад байна. За тэгэхээр 3 дугаар группийн маань энэхүү картын сонголтыг сонгох нэ. За ингээд жоохон харъя. За ингээд хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд та бүхэн маань ороод ирээрэй. За ингээд групп 1 маань уншлага хэлж байна. Групп 1 маань модон дээр ингээд те ганц мод тэнгүүд магадгүй яг энэ мод бол одоо тухайн хүн маань те та маш олон зүйлийн талаар манифест хийж байгаа буюу тэгээ энэ модонд таны хүсэл мөрөөдөл одоо бүрэн шингэсэн нэг ийм одоо юутай тайлбартай. За тэгэхээр магадгүй ингээд те таны одоогийн одоо хүсэл мөрөөдөл удахгүй яг ингээд биелэх боломжтой юм аа ч гэдэг нэг ийм гоё энергитэй карт байна. Уг нь бол жоохон юм тэгээ нэг тод биш дарк харагдаж байгаа боловч энэ модон дээр маань маш гайхалтай төрснүүд сийлэгдсэн байгаа. Тэгэхээр яг reality буюу те одоо байгаа материал ертөнц дээр маань таны бодсон зүйлс одоо биелэлээ олох магадaltaй юм аа гэсэн нэг юм тайлбартай. За бүгдээ ямар ч гэсэн ихний дугаарт та түүний бодолд байгаа юу гэсэн уншлага маань хийгдэх болно. За групп 1 та тэр нэгэн хүний бодолд байгаа юу? За Two of Pentacles. Олон карт гарчсан учраас авлаа. King of Cups.
King of Swords. Ace of Pentacles. Knight of Swords. Oops, interesting. Yeah, Temperance. Six of Pentacles. Seven of Swords. Nine of Pentacles. За, Queen of Swords. Хамгийн доотлоо Four of Swords карт маань гарч иржээ. За, ер нь бол яг энергийн хувьд шүү дээ. Яг ийм байна заяа. Энд бол бас л нөгөө нэг ер нь бол нөгөө кино гэдэг шиг л. За, ер нь бол киногоо бас л ингээ уншлаа. Ер нь бол яг ингээд киноны маань үйл явдал ингээ нэг тийм маш аятайхан ороод ирлээ гэж харж байна. За, тэгэхээр Two of Pentacles карт маань одоо тэр хүн өөрийнхөө сонголтыг хийхээр ингээд одоо тэ аль сонголт миний хувьд хамгийн best зүйл вэ буюу ингээд хоёр сонголтыг аль нэгийг сонгож байгаа гэсэн үг. За яг хоёр сонголт ийм байж болно. Нэг нь бол та байж болно. Нөгөөх нь бол энэ хүн single байхыг хүсэж байх боломжтой. За яагаад тэгж хэлж байна вэ гэхээр энд Nine of Pentacles карт маань маш юм independent тэ юм өөрийнхөө boundary мэддэг, өөрийнхөө төлөө ажиллаж чаддаг тэ одоо хангалттай мөнгө хурааж чаддаг юм тусгаар тогтносон одоо хин нэгнээс хараат биш нэг ийм одоо эмгтэй энергтэй карт байгаад идэг. За тэгэхээр энэ картан дээр харах юм бол те ер нь бол ингээд ийм ганцаараа маш гоё юм амар амгалан олсон карт байгаад байна. За King of Sword. За King of Sword карт маань энэ Queen of Sword карт хоёр гарч ирсэн нь та хоёулаа хоёр талдаа өөрийнхөө boundary буюу орон зай хамгаалтыг хийчихсэн одоо харилцааны хувьд хоёулаа хаалттай нэг нэгэндээ ер нь бол та хоёр тимч айхтар гоё nice хандлага гаргаж чадахгүй тэ өөрийнхөө зарчим дээр бат зогсдог сэлэн маань ер нь жоохон юм хүүтэн нэрэг. За тэгэхээр аль талдаа та хоёр нэг хоёр нэг юм нэг жоохон тэ нэг юм зөрүүд хүмүүс шиг boundary-га яг одоо өөртөө хүртэл ерөөсөө сав гэж ханаа ингээ босгоцсон хоёр хүн байгаад байгаа байхгүй юу. За боломж бол байгаа. За Ace of Pentacles карт маань за энд байгаа карт те. За энд байгаа карт маань одоо ингээд хэрвээ та хоёрын харилцаа аль үшээ өрнөөд урт хугацаанд явчихсан харилцаа байгаа бол энэ харилцаа цаашаа явхад одоо жоохон юм юутай юм нэг нэгэндээ тавих анхаарал халамж одоо хайр сэтгэл нэг нэгэндээ санал болгох хайр гэдэг зүйл чинь маш бага буюу хамгийн доод түвшиндөө минимум түвшиндөө байна гэсэн үг. Яагаад гэвэл та хоёр угаасаа өөртөөхөө орон зай хамгаалтыг хийчихсэн single байх одоо тэр сонголтоо хийчихсэн. За Four of Swords card. За Four of Swords card маань ер нь бол яг ингээд ийм чимээгүй төлөвт орсон те. Ийм silent mode гэж ярина те. Ер нь бол шийдвэр гаргах тухай одоо ямар нэгэн зүйлийн талаар ингээд бодож байгаа ямар нэгэн үйлдэл байхгүй ер нь бол ингээд гатсан байдалтай ийм харилцаа байгаа да. За King of Cups карт маань за энэ хүн бол энэ хүний бодолд та байгаа юу гэвэл yes. За хариулт нь бол yes за эхний хариулт бол угаасаа yes шүү. Гэхдээ та хоёр бол угаасаа
аль нь хизээ бууж өгөх нь бол жоохон тодорхойгүй. Одоо нэг ийм группийнхан байгаад байна. За дараагийн карт Six of Pentacles бол equal giving. Тэгээд одоо нэг нэгэндээ яг тэнцүү хэмжээтэй хайрыг санал болгох гэсэн нэг ийм карт байгаа. Тэгтээ нэг үн ингээд одоо байнга ингээ өглөгчтэй нөгөө хоёр нь ингээд нэг ийм гуйж байгаа нэг ийм карт байгаад тийм. Тэгэхээр энэ бол таарын хайр буюу хайр сэтгэл дундын харилцаа балансаа олдсон буюу та хоёр ингээд ийм одоо яг л нэг ийм temperance бол бас л ийм баланс карт. Одоо энэ баланс чинь л ерөнхийдөө бол та хоёрт маш чухал сигнал болж байгаа харилцаа. За ер нь бол одоо ингээд те харилцаа окей гэж бодсон ч гэсэн энэ зүйлс бол Seven of Swords буюу жоохон ингээд нэг нэгнээсээ ийм дутаасан байдалтай. Яг нэг нэгнтэйгээ уулзаж ойлголцож чадахгүй байгаад байна. За энд бол ер нь бол яг хөө энергитэй эрэгтэй эмэгтэй энерги гээд картныхаа зурнаас харах юм бол тэр хүн таны та тэр хүний бодолд байгаа юу тийм та бол бас эмтэлтэй ер нь бол ингээд нэг юм нэг хэсэгтээ сингл байх тэгээ нэг хэсэгтээ ийм хайр сэтгэлээс завсарлага авах нэг хэсэгтээ жоохон хаалттай байх өөрөө өөр дээр анхаарал тавих буюу self care гэдэг байгаа шүү дээ. Тэр зүйл дээрээ илүү анхаарал тавьж байгаа нэгдүгээр группийнхан байна. За Queen of Swords, King of Swords хоёр хоёулаа гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол өөр өөртөөхөө зарчмыг мэддэг. Тэр зарчимдаа жоохон хатуу тийм нэг хоёр хүн байгаад байна. За Ace of Swords ямар нэг зүйлийг одоо эндтэй нэг юм тодорхой болгох ёстой гэсэн нэг ийм зүйлүүд байгаад байна. За сэтгэл зүйн хувьд те ингээд таарын харилцаа бол жоохон нурангатай, асуудалтай, зогсон. Гэхдээ одоо нэг нэгнийхээ талд баундрыгаа тогтооцсон байгаа ч гэсэн ямар нэгэн зүйл одоо тодорхой болж чадах юм бол энэ зүйл одоо өгөөж өгнө гэх юм да. Seven of Pentacles бол тэгээ энэ хүн одоо ингээ ургацаа хурааж байгаас тэ. Тэгэхээр ургацаа хураахаас өмнө буюу энэ харилцаа одоо энэ зүйлд одоо хүрэхийн тулд та хоёрт энд тодорхой болгох зүйлс байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол тодорхой болгох зүйлс одоо юу ч хийж болно те. Та хоёр яагаад өөртөөхөө одоо талд одоо өөртөөхөө тэ юм ханыг босгосон бэ гэдэг чинь нэг нөгөө нэг одоо тий аль талдаа одоо шийдэх ёстой асуудал байгаа л гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ ямар ч хэсэн энэ яг тэ нэг юм манифестинг гэж аахгүй ер нь бол бас маш гоё зүйлийг амьдралдаа манифест хийх гэсэн ийм карт нэгдүгээр группийн дээр маань гарч ирсэн. Тэгэхээр энэ карт маань ямар утгатай вэ гэдгийг харцгаая. Уг нь бол маш гоё сонголт хийсэн тий. Энэ бол yin yang гэдэг бол хоёр хүн тий эрэгтэй эмэгтэй хоёр хүн яг ийм гоё өөр өөрсдийнхөө одоо юу гэдэг одоо энэ нэг одоо ийм ханыг буулгаж чадсанараа одоо яг ийм зөв одоо юу гэдэг одоо чи миний зарчмыг хүлээн зөвшөөр би ийм зарчимтай чи ийм зарчимтай гэд нэг хүлээн зөвшөөрөөд ингээд капл болоод хосууд болоод явах юм бол та хоёр бол маш гоё юм хүчтэй капл болох бас юм боломжинд байгаа. Гэхдээ сонголт хийж чадахгүй байна. За тэгэхээр модоо бүгдээрээ тодруулчихъя. Knight of Cups, Three of Swords, Hermit. Энэ тараа заавал тодорхой болгох зүйл байна. Энэ та хоёрт бодох хугацаа хэрэгтэй байна. Энэ Hermit бол Temperance картны бас нэгэн жишээ гэж ярьдаг те. Энэ бол маш тотгошоогоо уг нь бол энэ харилцаа, хайр, дурлал одоо юу гэдэг те санал болгож байгаа боловч та хоёр яг ерөөсөө нэг тийм болохгүй байна. Асуудлууд гарч ирээд байна. Маш олон толгой өвтгсөн зүйлс байна. За магадгүй нэг тал нь одоо
хин нэг нь дамлалт өгсөн хүмүүн үү биш үү ч гэдэм үү те. Яг л нэг ийм аль талдаа нэг зүйлийг шийдэх ёстой. Энэ шийдвэр бол та хоёрын амьдралыг яг одоо энэ 3D ертөнцид, материалын ертөнцид цуг байх уугүй юу гэдгийг шийдэх нэг тийм зүйл юм шиг те. За тэгэхээр энэ хүний бодолд та байгаа юу гэвэл тийм. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөө. Та нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандах боломжтой юм аа. За ингээд баярлаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань unconditional love гэсэн энэхүү картыг сонгожээ. За тэгэхээр энэ картын маань бас ер нь бол утга одоо нэгээ хитэх, шүүмжилж харах биш, нэгээ байгааг хүлээн зөвшөөрнө гэдэг бол яг үнэхээр хайр сэтгэлийн үндсэн гол зарчим юм аа гэсэн ийм карт байгаа. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан тэр хүний бодолд та байгаа юу гэсэн уншлага маань эхэлж байна. За групп 2-ын буюу unconditional love гэсэн карт сонгосон хүмүүсийн маань тэр хүний бодолд та байгаа юу? За 2 карт хоёулаа гарч ирв. Хийг үсээд баг шиг байна. King of Wands, Three of Pentacles, Three of Swords, Two of Wands, Ace of Cups, King of Pentacles, Page of Cups, Knight of Swords, Empress, Page of Pentacles, Ace of Wands, The Magician, High Priestess. Wow. За тэгэхээр 2 дугаар группийнхан маань маш ийм magical хүмүүс байна да. Ер нь бол ийм тарот хүзрийг бас ингээд магадгүй айгүй их сонирхож судалдаг. Манифестийн талаар маш сайн мэдлэгтэй. За дээр нь бол маш их ийм ухаалаг, мэдрэмжтэй, гоо үзэсгэлэнтэй. За ирчүүд маань үзэж явах юм бол маш ийм одоо фейт одоо их сайхан залуу байх нэ. За тэгэхээр яг энэ дээрээс ингээд харах юм бол тэр хүний бодолд та байгаа юу? Тийм. За хамгийн ихний карт маань King of Wands картаар эхэлсэн дээ. Тэгэхээр энэ карт маань маш гоё юм инспайртай. Одоо өөрөг чинь гэсэн энэ хүн зүрх сэтгэлтэй буюу дараагийн зүйлстэй одоо ямар нэгэн юм гоё төлөвлөгөө боловсруулж байгаа ч юм уу те, дараагийн алхмаа хийхэд энэ хүн одоо өөрийнхөө хувьд ямар нэгэн юм төлөвлөгөөг боловсруулж байгаа. Таныг гих тэр сэтгэл энэ хүний хувьд одоо дуусаагүй. Энэ хүний хувьд та бол маш юм эрхэм, энэ хүн танд те ийм commitment буюу одоо амлалт өгөх бараг дайны ийм мундаг одоо сэтгэл зүйтэй ийм хүн байгаад байна. За Three of Pentacles гэдэг энэ хүү карт маань бол яг хуу хамт ажилдаг маш ойрын харилцаа байж болно. Эсвэл нөгөө unfinished business гэдэг шиг та хоёрын дундах харилцаа ерөөсөө төгсгөл болох болоогүй. Та хоёр энэ хорвоо ертөнц дээр ямар нэгэн зүйлийг цугтаа ингээ хийх өгдөл нь байдаг. Одоо нөгөө цугтаа хийх ёстой ч гэдэг юм уу те. Ямар ч гэсэн нөгөө нэг дундын ингээд харилцаа чинь дуусгалаагүй л гэсэн юм утга. За Three of Swords бол жоохон painful те, нэг юм
зүрх сэтгэл шархсан уу, тийм таярын хувьд бас асуудал байгаа юу гэдг нь баг зэргийн асуудал энэ дээр бол харагдаж байна. За энийг дараа нь бүгдээрээ тодруулъя. За дараагийн карт бол Two of Wands карт нь ер нь бол яг ирээдүйдтэй хамгийн одоо аль замаар явах вэ гэдэг замын уулзвар буюу энэ хүн яг таныг сонгох уу эсвэл цаашаа би өөр замаар явах ёстой юу гэдэг талаараа бодож байгаа боловч энэ хүн бол бараг миний хувьд бол таныг сонгож байна. За Ace of Cups бол маш гоё ингээд тэ аягаа дүүрээд ингээд хасгарч байгаа ийм emotion буюу сэтгэл хөдлөлийн маш гоё карт байдаг. За King of Pentacles бол маш гоё юм илбэг дэлбэг тэ одоо маш юм одоо санхүүгийн хувьд бас юм боломжтой. За энэ хүнийг харахад ер нь бол нэгтэй нэг юм аюу гоё ингээд тайван суучихсан. Ер нь бол ийм нэг илбэг дэлбэг тэ нэг ийм байдалтай харагдаж байгааз. За тэгэхээр энэ хүн бол танд өөртөө байгаа зүйлийг хуваалцахад бэлэн гэсэн үг. За энэ хүний нэг гарт нь одоо гласс wine, за нөгөө гарт нь кейк тэ энэ кейк нь ингээд зүсэгдээд ингээд тэгээ би чамд маш гоё кейк өгмөр байна. Кейк идэггүй, wine уух уу? За ер нь бол энэ хүн танд бол өөрт байгаа бүхнээ зориулахад бэлэн юм ундаг хүн байна. За Page of Cups бол мөн л адил шинэ эхлэл. За Page of Pentacles бол мөн шинэ эхлэл. Тэгэхээр энэ хүн бол өөртөө чинь яг ийм шинэ эхлэлийг magician буюу manifest хийж өөрийнхөө амьдралд те яг ийм хүрсэн дээр буусан маш юм гоё юм харилцаатай байхыг хүсэж байгаа. Ер нь бол стол нөгөө нэг түрүүний хэлдгээр те нөгөө unconditional love гэдэг шиг ер нь бол энэ хүн бол танд ер нь бол ингээл үгүй л гэдэг те. За сэтгэлээ өгчий, зүрх сэтгэлээ өгчий, өөрийнхөө байгаа те надад байгаа төрөнг одоо юу гэдэг чамд би зарцуулах зүйл байгаа бол би чамд өгье гэсэн нэг юм маш л гоё өгөөмөр ийм сэтгэлтэй хүн байгаад байна да. Тэгэхээр хоёрдугаар группийнхан бол маш хөөрхөн байна. За Ace of Cups яг уу ер нь бол яг нэг юм болохгүй байгаа зүйлийг нэг тавьж явуулах гэсэн нэг юм утгатай карт маань байдаг. Гэхдээ би энийг бол энэ хүн биш таны хувьд жоохон бас тийм бодол байгаад байдгийн болов гэсэн. Тэ одоо шинэ одоо замыг сонгосон дээр үү энэ зам надад яг үнэхээр зөв зүйлийг өгөх үү гэдэг нэг юм маш юм өөрийгөө сүтгсэн ийм нэг жоохон бодолтой. Дээр нь магадгүй энэ хүн одоо өөрт чинь маш гоё юм нэг одоо гэрлэх ч юм уу те нэг иймэрхүү санал тавилаа гэж бодоход та энэ зүйлд арай бэлэн биш байгаа хүн байна. Ер нь бол тэгэхээр яг тэр хүний бодолттой байгаа юу тийм. Гэхдээ та өөрөө эсэргээрээ энэ хүнд маш хаалттай нэг юм. За Three of Swords ямар учиртай нэг юм зүрх сэтгэлийн хувьдтай нэг юм хаалттай байгаад байгаа юм бэ гэд суучи. Тэгэхээр яа Page of Cups, Ten of Pentacles, King of Swords, дахиад энэ Queen of Swords. За тийм байна. Тэгэхээр ер нь бол яг нэг хүн нь яг ийм одоо commitment буюу гэрлэх бодолтой, нөгөө талынх нь хүн нь no гэсэн бодолтой тий ганцаараа жоох нэг хэсэг байх сонирхолтой. Ер нь бол яг нэг юм энэ хүн бол яг нэг юм одоо юу гэдэг гэр бүл болоод амьдралаа ингээд үргэлжлүүлээд явхад бэлэн биш байна. Нэг тал нь бол бүр ялцчихгүй. Яг хоо жоохон ингээ нөө энерги өсөрдөг те. Тэгэхээр энэ хүн бол нэг хүн нь бол ерөөсөө ингээл хамаг байдаг юм аа л ерөөсөө ингээл те. Бүх юм аа л ингээл зориулахад бэлэн мэг энийг аваарэ гэл те. Бүр ингээд өгөөмрөөр ингээд тэр хүнд бүхнээ өгөхөд бэлэн байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүн бол байж аарэ те. Байж аарэ надад тийх юм байна. Байж аарэ би яриа болоогүй байна. Байж аарэ миний цаг болоогүй байна. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг яах вүлээ те. Би өөрөө ч ингээд сэтгэл зүйн хувьд бэлэн болоогүй шүү гэдээ ер нь бол ингээд нэг жоохон нөгөө нэ ер нь бол юм түлхсэн байдалтай жоохон ингээд ганцаараа байх сонирхолтой. Гэтэл нөгөө хүн бол бууж өгөхгүй. Энд бол те маш гоё ингээд төлөвлөгөө план боловсруулаад явж байгаа нэг ийм харилцаа байна.
За тэгэхээр та бүхэн маань 2 дугаар группийн маань нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол тэр хүн таны талаар одоо эхнийх нь бол та тэр хүний бодолд байгаа юу гэсэн шүү дээ. За тэгэхээр 2 дугаар группийн маань yes team. За одоо тэгвэл тэр хүн таны талаар яг юу гэж бодож байгаа юм? Юу гэж хэлхийг хүсэж байгаа юм гэсэн ийм нэмэлт уншлага байх болно. Тэгэхээр та бүхэн маань description хэсгээр оруулсан пэйж болон Instagram хаягаар холбогдоод нэмэлт уншлага авах боломжтой юм аа. За ингээд баярлаа. Баяртай та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. За ингээд групп 3 маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань энэхүү те нэг юм одоо өөрийнхөө дотоод ертөнцийг буюу хайр сэтгэлээ хорвоо ертөнцид даатгаж байгаа нэгэн ийм эмэгтэй картын сонголтыг хийжээ. За тэгэхээр бүгдээрээ илүү дэлгэрэнгүй уншлага хийцгээе. За тэр хүний бодолд та байгаа юу гэсэн ийм эхний уншлага байна шүү дээ. За групп 3 тэр хүний бодолд та байгаа юу? Nine of Pentacles, the Star, Ten of Pentacles, the Sun, Three of Pentacles. За техник картуудаас л yes гэдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр өнөөдрийн маань 3 уншлага гуруула yes гэдэг үгтэй байна. За Hermit тэр хүний бодол та байгаа юм байна. Та үнэхээр байгаа юм. Ер нь өнөөдрийн уншлага маань бас тун дайггүй уншлагууд болоод байна шүү. За Nine of Cups, Six of Pentacles, за Six of Swords карт маань төгсгөл болж гарч ирж байна. Queen of Pentacles, Eight of Wands, Ten of Cups. За тэгэхээр ер нь бол хараа 3 дугаар группийнхэн маань одоо энэ ингээд нөгөө сонголтын зургийг харахаар энэ юу вэ гэхээр Ten of Pentacles, Six of Cups, Ten of Cups гэдэг бол ер нь бол нөгөө нэг тарот картны хамгийн гоё юм happiness-ийн буюу soulmate-ийн ер нь бол маш гоё юм хамгийн дээд картууд байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ хүн бол бүр ингээд таныг бодохдоо тэгээ маш гоё юм гэр бүл болох талаар боддог. Тантай ийм soul connection-тэй за ийм хүн байгаад байна. За ер нь бол энэ хүн одоо таныг тэгээ ганц бие гэж хардаг. Та бол одоо яг ийм хийлинг хийгээд явж байгаа. Өөрийнхөө замналыг одоо бүтээгээд ингээ явж байгаа ажил мэргэжилч юм уу те бас юм нэг жоохон ойрын харилцаа одоо нэг ажилтай ажилдаг эсвэл бол найз нөхдийн хүрээлэл байж болно. Two of Cups бол ер нь бол нэг юмтэйгээ маш гоё юм мэдрэмжээрээ холбогдсон ийм хоёр хүн. За Hermit байна, Nine of Pentacles байна, Nine of Cups картууд маань ер нь бол та бол яг ийм нэг одоохондоо бол таныг энэ хүн яг ийм ганц бие дээр нь маш олон ийм одоо зүйлүүдийг те чаленжуудыг ингэж тулж яваа өөрийнхөө айгүй их дотоод руу өнгийсэн өөрийгөө ингээд олохоор ингээд маш хичээж байгаа ийм үзэсгэлэн төгөлдөр те ийм эрх чөлөөтэй маш ийм аз жаргалтай ийм эмэгтэй гэж ер нь бол энэ хүн хардаг. Гэхдээ энэ хүн бол одоо юу гэдэг чамаас бол ингээд зуураад байхгүй. За энэ хүний хувьд айл үшээ ингээд хорвоо ертөнцид тэ энэ зүйлс энэ харилцаа
яг ингээд тэ өөрийн гэсэн одоо замаа олоход одоо хорвоо ертөнцид даатгаж байна. За энэ дээр бол би ямар нэгэн байдлаар одоо тэ ийм юу гэдэг одоо хийх ёстой зүйлүүд одоо хичээл зүтгэл ингээл гаргана гэж ярьдэн шүү дээ. Яг тийм хичээл зүтгэл магадгүй энэ хүн маш их гаргасан. За тэгээ сүүлдээ болвол те за окей би энэ зүйлийг одоо хит бариад ах нь бол үгүй юм аа. Энэ хүн бол яг хизээ одоо те гэрлэх шийдвэр гаргахын, хизээ яг энэ хүн өөрийгөө олохын, хизээ энэ хүн те ийм ганцаараа байх нь одоо за окей ганцаараа байх нь бол хангалттай боллоо. Би бол гэр бүлтэй болохыг хүсэж байна ч гэдэм үү те. Нэг ийм бодол хизээ орж ирэх вэ гэдгийг нь энэ хүн одоо хорвоо ертөнцид даатгах чаа гэсэн үг. Нөгөө хүлээхээ болсон гэсэн үг. Одоо тий хизээ гарч ирэх юм бол гэл ингээл тэ нөгөө магадгүй дараа сард холбогдох болов 3 жилийн дараа 3 сарын дараа холбогдох юм уу эсвэл бүр 3 жилийн дараа холбогдох юм эсвэл бүр 30 жилийн дараа холбогдох юм уу тий тэр бол энэ хүнд бол зүгээр л одоо хүсэл нь бол байна тэгэнгүүт окей тий одоо та бол өөрөө мэдээ гэд ингээд университет даатгсан ийм хүн байгаад байгаа байхгүй. Энэ бол яагаад гэхээр яг би энэ сонголтын карттай л ер нь бол маш их юм коннект хийж уншлах хийж байна. Ер нь энэ бол тэг яг юм өөрөөсөө гаргаад модонд одоо өөрийнхөө хайрыг одоо хилээд ингээ үлдээж байгаа ийм хүний карт байгаа байхгүй юу. За тэгэхээр бол энэ харилцаа бол юу тийм хүчлэх биш. Тэр хүнийг илүү анзаарсан дээ. Тэр хүнийг илүү тавьсан ийм харилцаа байх болноо. За тэнгууд ер нь бол энэ 5 of Wands карт маань яг ямар утга илэрхийлж байгаа вэ? За дээр нь болохоор энэ хүн одоо танигтэй нэг юм хилинг хийж байгаа хүн гэж хард юм байна. Star буюу айгуу тийм сүнслэг тий бас юм мэдрэмжтэй хүн гэж хардаг. Тийм ч учраас энэ хүн ч бас нэг тийм зүйлийг мэддэм болооч гэж бодогдох шиг тий. За 5 of Wands яг ямар учиртай вэ? What's the 5 of Wands? 5 of Cups, 10 of Pentacles, World, Queen of Swords. За дахиад энэ. За тэгэхээр энэ хүн бол 5 of Wands карт маань ер нь бол жоохон юм нэг зөрчилдөөнтэй карт гэхгүй юу? Тэ одоо энд за энд ер нь бол ингээ хоорондоо хүмүүс ингээ маргалдаж байгааз. Тэгэхээр энэ хүн бол одоо яг ингээд тэ үнэхээр л яг энд дахиад одоо 10 of Pentacles карт гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөртөө нэг зөрчилдөх ямар нэгэн бодол хийхгүйгээр энэ хүн бол үнэхээр яг л нэг юм логикоор бодоод окей гэд ингээд шийдвэрээ гаргацсан, алсын хараагаа харсан энэ зүйлийг тэ үнэхээр ингээд том зураглаар нь харсан нэг ийм л хүн байна да. За 6 of Swords, 7 of Swords карт маань ер нь бол одоо тэ миний хувьд бол энэ хоёр карт бол хэрэгцээгүй зүйлээс холдох гэсэн утга буюу тодорхой бус байгаа учраас өөрийгөө энэ харилцаанаас татж байгаа ийм одоо зураглал тий. За мөн бол угаасаа illusion тий төөрөгдөл одоо яах одоо тодорхой бус байдал тий. Тэгэхээр энэ тодорхой бус байдлаас энэ хүн өөрөө ингээд тий цухтахын тулд магадгүй одоо хорвоо ертөнцид энэ харилцааг даатгаад өөрийнхөө одоо замыг хөгөөд явж байгаа гэсэн үг. Одоо энд бүр ингээд Air of Wands карт хүртэлтэй цаанаа юм одоо ийм айгуу том одоо ийм шуурга гэдэг лөө те ийм шуургатай. Тэнгүүд нөө Wands-ууд нь ингээд бүр дээшээ ингээд хөөрөөд те яг л ийм хүсэл мөрөөдлүүд нь яг universe буюу энэ төр одоо ийм том шуурганд ингээд нөө холдоод ингээд дээшээгээ ингээд одоо алга болж байгааз те энэ хүнээс. За тэгэхээр ер нь л бол яг энэ хүн бол таны шийдвэрийг хүлээх болно. За Queen of Pentacles бол маш юм гоё энергитэй, маш юм хүчрхэг, одоо маш гоё юм энергитэй, эмгтээлэг, энергитэй карт байдаг.
За тэгэхээр энэ бол яг таныг бол тэ ялтчгүй өөрийнхөө couple буюу өөрийнхөө нөгөө тал гэж хардаг. Тэ миний гэрлэх хүн гэж ер нь бол хардаг. За энэ зүйлс бол хизээ нэгэн цагт тэ тодорхой болно. Гэхдээ энэ хүн бол хүчлэхгүй нэг ийм харилцаа байх нэ. За тэгэхээр 3 дугаар группийнхан маань бүх юмыг хүчлэхгүйгээр хорвоо ертөнцид даатгсан тэр хүний бодол та байгаа юу гэвэл тийм гэсэн хариулттай ингээ өндөрлж байна. За нэмэлт уншлах хүсэх юм бол пэйж болон Instagram хаягийг маань хаягаар холбогдоод орж ирэх боломжтой. Description дээр линк нь байгаа шүү. За ингээд та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.